За сайн байцгаана уу? За энэ удаагийн хичээлээр бид Duolingo-гийн Market гэдэг хичээлийг хийн. За нийтдээ 5 хичээлээс бүрдэх юм байна. Xie. За дуугийн жоохон Xie. 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 Dong. 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 Xi. 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 这些鱼非常贵。 Жу. Xie. Xie гэдэг нь des эдгээр гэсэн үг юм байна. Жөөгөө. 这些 Эдгээр загаснууд 非 Фэй чан үнэхээр 贵 гүй үнэтэй. Эдгээр загаснууд үнэхээр 长 үнэхээр гүй expensive буюу үнэтэй. 东西， Дунши 请帮我点咖啡。 чин 帮 ба 帮， чин ба во 请帮我点咖啡。 во 点 дien 帮 надад кофе захиалахад туслахгүй юу гэж асуув байна. Please help me to order the coffee. Надад кофе захиалахад туслахгүй 你 юу? 想买什么东西？ Ни сян май шимма дунши 买 май 蒙东 дунши something thing шимма дунши something Ни 想 ни сян чи надад юм худалдаж авахд тусламаар байна уу? Do you want to тусламаар гэж 想买想 want to Май. май 10 надад гэсэн үг ч байхгүй. Do you want to buy something юм байна. Ямар нэг зүйл худалдаж авмаар байна уу? What do you want to buy? За илүү зохимжтой хэлбэрэн дээр юм байна. Do you want to buy anything? Эсвэл энэ чи anything гэж асуух юм зүг байх. Асуух өгүүлбэр болохоор. Шээ эдгээр гэсэн үг. Шээ 些 эдгээр дунши юм 东西 дунши юм 知 жи 知 жидаа ойлгох гэдгийн жи 元 юан хятадын мөнгөнд тэмдэгт 西 ши дунши энэ дуншигийн ши байна. 西 ши дунши 东西 дунши 西 ши зай 在 зай байр шиг зааж байгаа. Дун 东 ши ши эдгээр 东西， дунши 请问这些一共多少钱？ За чихвэн excuse me 这些一共多少钱? Эдгээр нийлээд хэдвэ? How much is it? This all together. How much is it? За how much гэхээр нэг олон юм асууж болох юм чи is биш are гэдэг to be явна. За тэгээд this all together. 这些鱼非常贵。 За ихтэй тулгууд 这些鱼非常贵。 жишээ үй За жишээ үй за энэ хаа биш загас гэдэг ганц энэ бах 这些鱼非常贵。 非常贵非常贵 За зүг байна. Эдгээр загаснууд маш үнэтэй. 我的妈妈想买一些东西。 Водо мама миний ээж шан май худалдаж авах хүсэж байна. Ишээ дунши
эдгээр зүйлсийг гэж юм ба та. Ийш 先 something. My mom wants to buy something. Миний ээж ямар нэг зүйл худалдаж аммаар байна. Өөр нэг зөв хэлбэр нь my mother would like to buy a few things. Миний ээж нэг хэдийн юм худалдаж аммаар 请 байна. 帮我买一些东西。 Чин 请帮我买一些东西。帮 чин бан во май ишээ дунши. Please help me to buy something. Надад ямар нэг одоо жоохон юм авахд туслаач ээ. 我很忙，请帮我。 Вохан маань би их завгүй байна. Чинбан please help во буюу me. I am busy. Please help me. 我们想买东西， 我们想买东西. Бид нар юм худалдаж авмаар байна. We want to buy за something гэж бичиж болно. We want to buy something. Эсвэл we want to buy a few things гэж бичээ. За эсвэл we want to go shopping гэсэн ч 你 болох 想 юм байна. 买什么东西？ 你想买什么东西? Чи ямар юм юу худалдаж авмаар байна гэж байгаа. Тэгэхээр what do you want to buy? Чи юу худалдаж авмаар байна вэ? 请问这些一共多少钱？ 请问这些一共多少钱? Excuse me, уучлаарай бүгд нийлээд хэд вэ? Excuse me. How much are these all together? За эхнийхийг хийж дуусглаа. За энэ бол одоо маркет буюу супермаркет гэж байна. За нийлээд авсан болохоор 2 XP нэмж авлаа. За 27 дахь өдрөө одоо тасралтгүй хийлээ. Duolingo нэг ч өдөр алгасалгүйгээр. 是 Си 果 果 果 叉 ча гэж сонсогдож байна. Тэгэхээр чан болов чао. Чан юм болов чан чао. За энэ юм шиг байна. Чао. За жимс. 水果 Швей гуо. Швей гэдэг чинь ус гэсэн үг. Тэгэд гуо юм байна. Швей гуо. 英文 Инглин англи хэл. 服务员 Фу юан үйлчлэгч 水果 зөвгч. Ши 是 我想在超市买水果。 За ши гэдэг ханаас маань энэ байна. 超市 Chao CHAO гэж хэлсэн. Чаоши май шве гуо. 我想在超市买水果。 Май шве гуо. 我想би хүсч байна. I want to одоо зай гэдэг хаана гэдгээ байршлаа зааж өгсөн. 我想在恰西买水果гэдэг нь жимс. I want to buy худалдаж авах some fruits in гэх юм болов. За from гэж supermarket. За ерөнхий утга нь бол би супермаркетаас жимс авмаар байна гэж байгаа. I would like to buy fruit at the supermarket гэх юм байна. At the supermarket. За чао. Чао. Гуо. 果 Xi. 是 Xi. 西 Дун ши. 东西 Дун ши. Энд ши маань энд ингээд нэгдүгээр хөвгтэй байснаа дун ши гэсэн чинь хөвггүй болсон байна. Чао. 超 他们在超市买东西， Та минь за чао ши май дун ши. Тэд юм худалдаж авах гээд
дэлгүүрт байна. They are buying something at the supermarket. Тэд дэлгүүрт ямар нэгэн худалдаж авч байна. Chao 超 shi 西果 guo dong shi 东西 shi 是我的家人很喜欢吃水果。 我的家人манай гэр бүл эсвэл манай гэр бүлийн хүн хэн喜欢маш их дуртай чи швей гуо. Манай гэр бүлийнхэн жимс идэх маш дуртай. 我的家人很喜欢吃水果。 My family likes to eat fruit. My family really likes to eat fruit. 请问超市在哪里？ 자, 请问超市在哪里? Уучлаарай, супермаркет хаана вэ гэж асууж байна. За, шиг нөрөгцсөн байна. Чао бишээ бичсэн. Чао ши зай. Чинвэн. Чао ши зай нали. Асуултын тэмдэгтээ заасан. За, юунд алдсан мэдэхгүй байна. 这里的水果很便宜。 Jolly dog гэхээр Jolly тавьж хараа тэр юм доторх гэсэн утга илэрхийлээд байгаа. Jolly нь энэ, Jolly гэхээр энд буюу эндхийн гэсэн утгатай. Jolly дөө швайгоо. Эндхийн жимс хэн 变 bien yi. Үнэхээр хямдхан. За, fruits are cheap here. The fruits here is cheap. 请问超市在哪里？ 자, excuse me. Where is the supermarket? Supermarket хаана вэ? 我想在超市买水果。 자, 我想在超市买水果. Би супермаркетаас юм худалдаж, биш жимс худалдаж авмаар байна. 我想би худалдаж авмаар байна. Жимс супермаркетаас гэвэл тохиомжтой байна. За, I want to buy fruits at the supermarket. 请问超市在哪里？ За, энэ дээр түрүүний зөв бичээд алдсан. Чинвэн заавлаа. 超市在哪里? За, чинвэн 超市在哪里? За, боллоо. За, ингээд хоёр дахь хичээлийг амжилттай хийлээ. За, нэлийн их авсан болохоор 2x би авлаа. За, 3 дахь хичээл супермаркет, 3 дахь хичээл 瓜 平 瓜 给 苹果 房间 菜单 гэдэг нь меню гэсэн үг. 苹果 За, илэм 平 我的妈妈最喜欢吃西瓜。 Зүй гэдэг нь болохоор most гэсэн үг. Тэгээ зүй шихуан хамгийн их дуртай чи 我的妈妈最喜欢吃西瓜。 西瓜 西 西瓜 有 тарвс миний аав миний 我的妈妈最喜欢吃西瓜 my mom
So my mom likes to eat watermelons the most. Meaning, my mom likes eating watermelons the most. 请给我5个西瓜。请给 give 그래서 give 我5个西瓜. надад 4 биш 5 тараас өгөөч. Please give me 5 watermelons. 给超市 supermarket 超瓜西瓜给 өгөх гэсэн үг. 苹果 биш苹果гэх юм бол алим 시과 гэвэл таравс. 东西 юм. 给我3个苹果。给我3个苹果. надад 3 алим өгөөч гэж байна. ямар нэг please байхгүй, чин байхгүй болохоор зүгээр шууд give me 3 apples.给 өгөх苹果гэх юм бол алим 과 시과 гэд нийлээд 시과 буюу таравс.超市гэх юм бол супермаркет. 他不给我钱。тэр ихтэй надад мөнгө өгөөгүй. He doesn't give me money. 我的妈妈最喜欢吃西瓜. 我的妈妈最喜欢吃西瓜. буюу миний ээж 시과 идэх хамгийн дуртай. 我的妈妈最喜欢吃最喜欢吃西瓜. My mom likes eating watermelons the most. 一天1个苹果，医生不找我. 一天нэг өдөр 1個蘋果. нэг өдөрт 1 алим. 医生不叫我. нэг өдөрт 一天医生不找我. нэг өдөр 1 алим эмчээ намайг битгий хай гэж байгаа юм шиг байна. За. One day, 1 apple. The doctor doesn't look for me. 자. энэ нөгөө хэлц үг ч юм уу тиймэрхүү маягийн юм байна. 一天1个苹果，医生不叫我找 an apple a day. өдөрт 1 алим алимтай байх нь an apple a day keeps the doctor away. өдөрт 1 алим идэх юм бол эмчээс хол байна буюу эмнэлэгт очихгүй гэсэн үг юм байна. 1个西瓜多少钱？ 1个西瓜多少钱? 1个西瓜多少钱? 1 西瓜ямар үнэтэй вэ? How much is a watermelon? эсвэл 1 watermelon. 这些苹果多少钱？ 这些苹果多少钱? Энэ алимнууд ямар үнэтэй вэ? биш англиар чинь. How much is биш түрүүнд гэж алдсан. Одоо олон юм дээр болж болохоор ярьж байгаа болохоор how much are this苹果 apples?
How much are these apples? 一天一个苹果，医生不找我。 An apple a day keeps from the doctors. Keeps the doctor away. Keeps the doctor away. 一天一个苹果，医生不找我。 An apple a day keeps the doctor away. За 3 дахин амжилттай хийлээ. За нэлээд дэжгүй байсан бол та 4 XP авсан байна. За одоо 4 дахь дасгал. 蛋蛋蛋 Dan. 蛋蛋 За 3 дахь нь юм шиг байна. Dan гэд хэлний үзүүрээр хэлж байгаа юм. 鲜鲜鲜鲜 Shen 蛋 Dan 书书书 Shu 鸡 Ji. 鸡 За 蝎 эдгээр гэсэн үг. 尖 Jen. За энийг мартсан байна. 鱼 Үй загас гэсэн үг. 仙 Shen. За өнөөдрийн үзэж байгаа үг. За өндөг. Өндгийг 蛋 Dan. 蛋 За өндгийг ингэж юм байна. Vegetables гэдэг нь 蔬菜 шүүцай. Айгу урт олон зурлагтай хамз байна. Шүүцай. 书 那个西瓜很新鲜。 나고 시과 힝. 시 힝 鲜 新 신 гэдэг нь өөрөө чин гэсэн үг. 鲜 Shen нийлхээр нөгөө fresh буюу шинэхэн жимс гэж л байгаа юм байна л да. Наго шигва хэн 那个西瓜很新鲜。 шинсэн 鲜 Shen энэ төрн нөө миний мэдхгүй гэдэг энэ хичээлээр үзэн гэсэн үг юм. 鲜 XIAN гэсэн. Одоо пингэнтэй. Наго шигва хэн Shen 나고 시과 행 here that watermelon is fresh. 자, G 蛋 반 Bгээр юм болов. Dгээр юм болов. Ban. Энэ бас өндөг гэсэн үг. 蝎 Шээ эдгээр 糖 мэдхгүй. 鸡 Ji 鲜 Shen гэхээр fresh буюу одоо хүнсний ногооны хувьд цоо шин гэсэн үг. Өнөөдөр одоо саяхны ургац гэх юм уу? Ji За this Dan Чаоши гэх юм бол супермаркет. Ji гэдэг нь хэлнэ. Ji энэ юм байна. Shu 我想买蔬菜和水果。 蔬菜 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 За хүнсний ногоо. 我想买蔬菜和水果。 水果 ус жимс 水果 蔬菜 水果 би жимс болон хүнсний ногоо худалдаж авмаар байна. I want to buy vegetables and fruits. I want to buy vegetables and fruit. 蛋 香
鲜鲜鸡鸡蔬蔬孩子不喜欢吃蔬菜。孩子不喜欢吃蔬菜蔬菜孩子不喜欢吃蔬菜。孩子不喜欢吃蔬菜хүүхдүүд Children don't like to eat vegetables. 你喜欢什么蔬菜？你喜欢什么蔬菜？чи ямар хүнсний ноод дуртай вэ гэж байна. 你喜欢什么蔬菜？我们要买一些鸡蛋。我们要买一些鸡蛋鸡鸡гэдэг нь chicken буюу дахиад юм. дан гэдэг нь өндөг. Тэгэхээр дахианы өндөг. 我们要买гэх юм бол we want to buy一些эдгээр дахианы өндгийг худалдаж авмаар байна. We want to buy this. So some гэсэн үг юм бол за яг эдгээр гэж бичээд үзсэн юмнаас we want to buy this eggs. За some eggs гэж бичих给хэрэгтэй我байна. 2个鸡蛋。 Gay гэдэг нь give гэсэн үг. Во гэх юм бол give me. Лянго鸡蛋。G гэдэг нь дахиад гэсэн үг юм л да. J I надад 2 дахианы өндөг өгөөч. Give me. Лян гэдэг нь R буюу 2 гэсэн утгатай. Give me 2 eggs. 这些鸡蛋不新鲜。这些鸡蛋不新鲜。新鲜. Энэ дахианы өндөгнүүд шин биш ээ. Өнөөдрөх биш ээ гэсэн утгатай байна. And these eggs are not fresh. 这些鸡蛋不新鲜。这些鸡蛋不新鲜。不新鲜. 这些水果不太新鲜。这些эдгээр水果жимснүүд нь这些水果不太新鲜。不太 very 新鲜. Тийм ч шин биш ээ. Буюу одоо ирээд жоохон удаж байгаа гэсэн үг юм байна. This fruit are not fresh. За заавал fruit гэдгийнхээ арталт S тавих юм байна. Тэгээд мөн fresh гэдгийнхээ арталт very гэж заавал бичих хэрэгтэй байна. За энэ түрүүний жидан буюу дахианы өндгийг одоо эдгээрийг худалдаж авъя гэж өмнө бол би англиар бичсэн. Одоо бол би нэрээс худалдаж авъя буюу заримыг худалдаж авъя. Өөрөөр хэлбэл I want to buy some eggs. 我们要买一些鸡蛋. 这些水果不太新鲜。这些水果不. За одоо энийг за these fruits are not. За одоо энэ одоо very-г нь орхиод үзье. What fresh? Not fresh гэвэл за very system байна. За we want to buy түрүүний одоо энэ I want to buy гэж одоо бичсэн. We want to buy some eggs. За хятадаар бол 我们要买一些鸡蛋. 西线гэвэл шин гэсэн үг. 鸡蛋. дахиад нэг. 这些水果不太新鲜. За тэгэхээр энд бол одоо this fruit. За нэг удаа дахиад алдаа гэдэг үзье. За зориудаар алдах нь үгүй юу? This fruit гэдэг S бичгүүгээр are not very fresh. За тэгэхээр fruit дээр заавал S бичих шаардлагагүй.
гэдгийг одоо дахин харлаа. За дөрөвдүгээр амжилттай хийлээ. За одоо дахиад нэг хийгээд супермаркетыг амжилттай дуусгана. Ми 糖 тан. За хоолон угаар хэлж байна. Энэ чинь ми 沙 ша 袋 糖 тан 袋 дай 袋 дай 包 bao mi sugar 糖 당 гэх юм бол сахар юм байна. 面包 面гэдэг чинь өөрөө гомь гэсэн үг. Хоёр дахь нь мен гэдэг нь юун дээр байлаа? Бас үсэг гэсэн утгатай байлгүй юу байлаа? Цаас билүү? Менбаа. Оо бороогийн сонгочлоо. За яах. За талах. 面包 талах. дай 我的朋友想要买一袋苹果 이라이 빙고 袋 the bag of. За одоо ингээд тоолох үгнүүд орж ирж байна. За ингээд Япон хэлэн дээр бол бас нэлийн гарч ирдэг. За одоо ингээд ямар нэгэн юу гэдгээс шалтгаалаад. За юу н англи хэлэн дээр ч гэсэн гарч ирдэг те. Countable бол uncountable nouns дээр хэрвээ uncountable буюу тоологдох боломжгүй үг байх юм бол a jar of jam ч юм уу те юун дотор ямар нэгэн сав баглан дотор хийж байгаа тоолцдог. За энд бол гэхдээ энэ бол юм болгоны өмнө хэлэхдээ бол заавал нэг тийм тоолох үг гэж үг байх хэвээр. Япон хэлэн дээр. Хятад хэлэн дээр бол яг сайн мэдгүй байна. Ямар ч энэ дээр бол нэг цүнх хэлэн гэж байна. Wo de pang yo mai xiang яо гэж байна. 要想要 За миний мэд хоёр хүсэх гэдэг үг хоёуланг нийлүүлсэн байна. xiang яо хүсэж байна. Mai 一袋 이 дай苹果. За өөрөөр хэлбэл миний найз нэг цүнх нэг тор тий эсвэл баг гэдэг цүнхч байж болно торч байж болно. Нэг тор аль нь худалдаж авах хүсэж байна. My friend wants to buy a bag of apples. Миний найз нэг тор алим авмаар 请 байна. 给我一包苹果 请给我一包 包 дай гэдэг нь цүнх байсан бас bao гэвэл цүнх юм байна. Чин дэйво надад өгөөч и bao пингво нэг алим биш нэг цүнх алим. Please give me a bag of apples. Give me гэдэг үгийг мартчихлаа. бичсэнгүй. Ба цүнх гэсэн үг юм байна. 我想买一包米 и bao米 ми будаа гэсэн үг юм шиг байна. Ягаад тэгэхээр метр гэдэг чинь уртын одоо метр гэсэн үг монголоор урт хэмждэг метр болчихно. Нэгж болчихно. Тэгэхээр нэг цүнх гэхээр будаа гэсэн үг юм байна. Wo xiang mai 我想 I would like to buy a bag of rice. Би нэг цүнх будаа худалдаж авмаар байна. Авъя. Bao ми 米 shi 是 大有汤哦 糖 糖 袋 大他们在超市买米吗？他们在超市买米吗? Тэд дэлгүүрээс будаа худалдаж авсан уу? Худалдаж авдаг уу гэсэн утгатай. Do they buy rice from it the supermarket? За from гэдэг одоо би бол нэг монголоороос итгээд одоо супермаркетаас гэхээр from гэж тавих гэдээсэн. За яг дэлгүүрээс
Супермаркетаас худалдаа авалт гэж байгаа тохиолдолд at the supermarket today buy rice at the supermarket гэж асуух нэ. 包 Bao цүнх 米 ми будаа дай бас будаа 带鲜 сян ши сян син сян гэх юм бол цоошин 糖 тан за Гээ тан wo лян гэ мартсан мянбао. байна. Гээ wo лян гэ мянбао над хоёр талх өгөөч гэж. Give me 2 breads. 我想买一包米。我想买一包米。一包米，我想买一包米。不用，我想买一包米。Би нэг цүнх будаа худалдаж авмаар байна. 这个有糖吗？ Жөөгөө ёо тан гэдэг нэг зүйл үү? 有糖。 Тан гэдэг чинь сахар гэсэн. Жөөгөө ёо тан маа. Энд сахар байгаа юу? Жөөгөө ёо. Жөөгөө. За. Is there sugar in it гэх юм болов? За тийм ээ. Does it have sugar? Is there sugar in it? Сахартай юу? Энэ сахар байгаа юу? 他给了我一袋水果， Та гэлөө. Тэр надад энийг өгсөн. Лөө итгэдэг утгаар 我 орж байна. 俩 Гүн байна. Зөөр өгсөн гэж. Та гээл и одоо юу өгсөн бэ гэхээр и дай 水果 水果 нэг уут 水果 带 дай. She give me a bag of fruit. За энэ дээр лөө гэдэг нь болохоор өнгөрсөн цагийн утгыг илэрхийлж байгаа юм байна. She gave me гэх юм байна. Give me биш gave me. За sugar 糖糖，请给我一包苹果。请给我一杯糖。一杯请给我一包苹果。苹果。Please give me a bag of apples. За ингээд супермаркет дээр нэг лейблийг авлаа. Маркет бүлэг дээр нэг лейблийг хөтлөө. За ингэснээр одоогийн байдлаар лиг дотроо 7-д жагсаж байна.